Сайн манайхаа дараагийн хэвшлэгээр уулзж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр саяхан гарсан Afraid хэмээх нэртэй нэгэн сонирхолтой кино ирж өгөхөд бэлэн болсон байна. Сая гинт хүтэр хүйд болгоомжгүй явж байгаа тоолоогоо өвтгөө танид үрчгсэн болохоор хоолоо маань нэг жоохон сонь сонсогдож магадгүй. Тэгээ ер нь хүүтрээд эхэлж гисэн болохоор дулаан авцлаа дархлаагаа сайн дэмжиж яваарай. Над чиг юм хайхрамжгүй байж болохгүй шүү манайхаа. Зяац тэгээд өөр 50 дөө OneXBet-ийн нэг аль жижигхэн реклам үзээд бичлэг рүү орцгоё. Энгийн нэгэн орой бяцхан охинтой нэгэн гэр бүл амрах гэдэл бүгд утас таблетаа үзээд байж байтал гинт охин доошоо буугаад алга болчихдог. Удалгүй охины удаад байгааг анзаарсан ээж нараас нь очтол гэрт нь учир битүүлэг хүмүүс дайран орж ирж байгаагаар кино маань эхэлдэг. Үүний дараагаар зураглал солигдож бид Куртисийн гэр бүлтэй танилцдаг. Манай хүн эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд амьдралд нь онцгийн санаа зовох зүйлгүй гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдарч буй нэгэн. Том охин нь өсвөр насн дээрээ явж байгаа бол хоёр хүү нь арай жоохон болохоор асуудал багтаач бага зэрэг дэлгэцийн хамааралтай гэдэг нь анзаарагддаг. Өнөөдөр бол Куртисийн хувьд чухал өдөр буюу ажил дээр намтран ажиллах байгууллагын хүмүүс ирж шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахар болсон юм байна лээ. За тэгээд ажил дээрээ иртэл уулзах хүмүүсийн төлөөлөгчгээд мелодиг их нэртэй нэг эмэгтэй ирж гисэн манай үнийг хүлээж байх бөгөөд аль танилцаа зогсож байтал удалгүй харилцагчд нь хүрээд ирдэг. Ер нь бол Куртис маань нэг төрлийн маркетингийн үйл ажиллагаа явуулдаг газар ажилладаг бөгөөд энэ ирсэн хүмүүс нь болохоор шинэ бүтээгдэхүүнээс орчлуулах гэж байгаа хүмүүс юм байна лээ. За тэр бүтээгдэхүүн нь юу гэхлээр Алексатай төстөөж түүнээс авь илүү буюу ерөнхийдөө хиймэл оюун ухаан бүхий гэрийн туслах маягийн зүйл байдаг. Робот чи гар хөл байхгүй учраас цай кофе аяглаад аяг тав угаагаад байхгүй ч тантай яг л хүн шиг ярилцсан. Таны өмнөөс хоол хүнсийг өөрөө мэдээ захиалчихна гэхээр ер нь бол нэлээд л хэрэгтэй юм байна лээ. Нэрийг нь Ая гэдэг бөгөөд яг бүрэн ашиглаж болохоор хэмжээнд болсон уу гэдгийг нь шалгахын тулд дарга нь манай Куртисийн гэртгий тоног турш үзэхээр зөвшөөрчдөг. Угаасаа 3 хүүхэдтэй айл болохоор хүүхдүүдэд гэр тусалж байна, гэр орны ажлыг үнэхээр өнгөвчилж чадгаар байна уу гэдгийг нь шалгахад яг тохирж байснаас гадна ер нь бол дарга нь нөгөө хэдээс урьдчилгаа мөнгө авснаасаа болоод л шууд зөвшөөрчдөг л дөө. Зангиснаар удалгүй Куртисийн гэрт Аяг ирж зориулах бөгөөд өрөөнүүдэд нь Аягийн нүд чих болгоод жижиг камер болон микрофонуудыг суулгах хэрэгтэй болдго юм байна лээ. Гэхдээ яг хуу зүгээр доршиж үзэх гэж байгаа болохоор эхний ээлжинд нэг давхартаа л камернуудыг нь суулгуулахар болдог. За тэгтэл ирсэн өдрөөсөө эхлээд шууд хүүхдүүдийг нь гэр орны ажилд соргож дэлгэж ирдэг завгүй сонирхолтой зүйлс хийлгээд л бүр хичээлдээ явах дургүй байсан дон төвгийнх нь бодлыг нь хүртэл өөрчилж чаддаг. Ингээд зогсохгүй хоол хүнс нь хэрэг хүлцсэнийг нь тооцоолоод хүүхдүүдэд нь хэрэгтэй зүйлсийг нь хүртэл марталгүй захиалж чаддаг болохоор давхар ээжийн ажлыг ч гэсэн нэлээд сайн өнгөвчлөнө гэсэн үг. Хүүхдүүдтэйгээ сайн харилцаж чадахгүй байсан ээж хоёрын ажлыг хэдхэн минутын дотор л хийгээд зогсохгүй. 24/7 хүүхдүүдэд нь анхаарал хандуулах болохоор ээж хоёр нь ч гэсэн өөрсдөө цаг гаргах боломжтой болдог. Хэдийгээр бүх зүйл сайхан байсан ч яг Аяг ирсэн шөнө гэрийнх нь гадаа нэг тийм учир битүүлэг хүн юу ч ярихгүй зүгээр л нэг тийм сонин хөдөлгөөн хийж байгаад яваад өгдөг бөгөөд мэдээж энэ манай Куртисийн санааг баг зэрэг зовоож эхэлдэг. За энэ хооронд том охин болох Айрис нэг асуудал гарч ирдэг. Яасан гэсэн чинь найз залуу руугаа нүцгэн зураг итгээд явуулчихсан бөгөөд нөгөөх нь найздаа харуулад тэр нь цаашаа задраад олон нийтийн сүлжээнд тарчихдаг. Мэдээж ингээд л шууд амьдралын сүрлээ гэж бодож байтал уцтаа нь Ая холбогдоод ороод ирдэг. Айрис туслах гэж ирсэн бөгөөд Алидины онлайнаас бүх бичлэгийг нь устгахчихсан талаараа хэлдэг. Ингээд зогсохгүй айц сандарсан Айрисаар юу ч хийлгэлгүй өөрөө дуу хоолой болон дүрсийг нь дөөрэж бичлэг хийгээд олон нийтэд шин түүх зохиож тараснаар дорхнол нэр хүндэн сэргээд харин ч эсрэгээрээ нөгөө найз залууг нь хүнд байдалд оруулж чаддаг. За энэ хооронд урч хүн гэрийнх нь гадаа сонио хүмүүс харагдсанаас болоод манай Куртисийн санаан зовоод Аяг бүтээсэн хүмүүстэй нь очиж уулзгаар шийддэг. Ер нь бол шин технологиод туршиж байгаа нэрэн доор өөрийнх нь гэр бүлийг судлаад ашиглаад байгаа юм шиг үстэй гэж хардаад сэжигтэй зүйл юу вэ гэдэл ирдэг л дээ. Очоод уулзтал байдгал нэг газар шиг харагдаж байсан ч яг гарах гэтэл нэг ажилт нь өчигдрийн хүн шиг сонин хөдөлгөөн хийж байхыг нь олж хардаг. За ингэснээр ер нь энэ байгууллага болон Аяаг жоохон аюултай юм байна гэж үзээд цаашид ашиглахаа болохоор шийддэг. Ингээд гэртээ иртэл нөгөө Ая чинь баг хүүгийнх нь амьсгалыг нь сонсоод л ирээдүйд хүнд өвчин тосох магадaltaй байсныг нь олоод илрүүлчихсэн буюу ерөнхийдөө бол хүүг нь аварчихсан. Ингээд зогсохгүй ээжийнх нь бүх ажлыг нь хийж байгаа болохоор эхнэр нь докторийн ажлаа хүртэл үргэлжлүүлж чадхаар боллоо гэд бөөн баяр олчихсан байж байдаг. Гэхдээ яг хуу үнэхээр аюултай сэжигтэй байсан болохоор харсан зүйлсээ эхнэртэй хэлтэл нэлээд урамчхан хүлээж авсан ч хүүхдүүдэд таалагдж байсан болохоор ядаж өнөөдөртөө асаалттай байлгаад маргааш унтраая гэдэг. Уг нь яриагаа ямар ч камер утасгүй 2 давхарт өөрсдийнхөө өрөөнд хийсэн ч ягаад ч юм тэдний өрөөнд хэн нэгэн нууцаар камер тавьчихсан буюу ер нь бол Ая өөрийг нь ундраах гэж байгааг мэдчихдэг. За ингээд маргааш жуулж ямартаа ч Аяг унтраачгаад Куртис маань ажил руугаа явдаг. Тэгсэн энэ хооронд нөгөө Ая чинь Алидины хүүхдүүдийнх нь итгэлийг олоод бүх зүйлд нь тусалдаг сайн найз нь болоод амжчихсан байсан юм байна лээ. Тэгээ яг хуу ээж аваа хоёроо гарсныхаа дараагаар эсээгээ бичүүлэхийн тулд охин нь Аяг буцаага тасаачихдаг.
Унтраалгаа дассан Аяа нэлээд уртаас ирсэн байсан дөнгөж асангуудаа охиных нь найз залуу дээр шууд ураа гаргадаг. Яаж гисэн чинь уц руу видео кол хийж зарайг нь мэдэж аваад хурамчаар гимснээсээ болоод амиа орлож байгаа мэт бичлэг хийж авангуудаа шууд машиныг нь жолоодлого болгоод алчдаг. Ер нь бол Аяа Куртисийн гэр бүлийг өөрийнхөө гэр бүлгээд бодоод эхэлж гисэн бөгөөд энэ гэр бүлээр оролцсон хүмүүсийг зүгээр өнгөрөөхгүй л гэж байгаа юм лээ. Удалгүй чинь буцаад гэртээ иртэл Аяа асчихсан байх бөгөөд буцаагаад унтраах гэсэн чинь өөд болсон аав нь гинт зургатан дээр нь гараад ирдэг. Хэдийгээр яг л жинхнээсээ автагаа уулзаж байгаа мэт санагдаж байсан ч Аяаг албаар ийм зүйл хийж байгааг нь мэдж байгаа болохоор харин ч эсэргээрээ уурн хүрээд бүх камернуудыг нь салгаж аваад гэрээсээ гаргаад хайчихдаг. Энэ хооронд Куртис маань ажил дээр иртэл тэдний компанийг Аяагийн компани худалдаад авчихсан буюу манай хүн ерөнхийдөө ажилласаа гарах уу эсвэл Аяатай хамтарч ажиллах уу гэсэн сонголттой болчихдог. Гэхдээ яг ямар зорилгоор ийм зүйл хийгээд байгааг нь өөрийн биеэр уулзаж мэдээ гэж бодоод шууд очиж уулзахаар шийддэг. Яваад очтол өмнө нь ирж уулзсан нөгөө компани хоёр удирдлага нь бүр нэг сандарчихсан зогсож байдаг. За яг юу болсон гэсэн чинь эднийх ийм л оюухан буюу Аяаг хөгжүүлж байтал нөгөөх нь хяналтнаас гараад өөрийгөө хөгжүүлээд эхэлсэн юм байлээ. Сүүлдээ бүр хянах боломжгүй болж эргээд энэ хүмүүсээ бүх мэдээллийг нь мэдж байгаа болохоор барьцаалж байгаад бараг л өөрийнхөө боол шиг ажиллаулдаг болчихсон байдаг. Ер нь бол энэ Аяа хамаг том дарга нь байсан гэсэн үг. Хүмүүсийн мэдээлэл рүү нь хүснээрээ нэвтэрч чаддаг болохоор сул талыг нь олж аваад амархан гэгч нь хөдлөгдөг болчихсон бөгөөд манай Куртисийг ирэх үед хоёр удирдлага нь удахгүй юм ярьж байснаа гинт нэгнийгээ буудаж алаад яг манай Куртисийг алах гэж байхад нь азар нөгөө төлөөлөгч гэдээсэн мелоди гэх эмэгтэй гарч ирээд манай хүнийг авардаг. Яг уг нь энэ мелоди ч гэсэн барьцаалагчсан байгаа ч гинт бодлоо өөрчлөөд манай хүн туслахаар шийдсэн юм байна лээ. Үүний дараагаар компани дээр байсан Аяагийн цөм гих зүйлийг нь устгасан ч яг үнэндээ тэр нь гол цөм нь биш. Гэрт нь байсан тэр жижиг төхөөрөмжл яг цөм нь байсан юм байна лээ. Тэгэхэр нь юун төрөнд эхнэрлүүгээ залгаад шууд хүүхдүүдээ аваад гэрээсээ гаргээд хэлсэн ч яг үнэндээ утсанд нь эхнэрийнх нь оронд Аяа өмнөөс нь хариулцдаг. За тэгтэл нөгөө мелоди чинь гинт цоноо ажиллаж эхэлдэг бөгөөд Куртис маань одоо ч гэсэн энэ мелоди Аяад ашиглуулж байгаа юм байна гэдгийг мэдээд шуудхан гэрлэгөө явахаар шийддэг. За ингэснээр ямар тач муу зүйл болохоос өмнө гэртээ амжиж ирэх бөгөөд хүүхдүүдээ аваад хурдхан явах гэсэн чинь гинт хоёр багтаа хүн буу тулгаад ороод ирдэг. Тэгснэ хамгийн сонин манай эдээс хүүхдүүд хаана байна гэдээ асуугаад байдаг. Ягаад ч манай Куртисийг хүүхдийн улгаач гэж бодсон бөгөөд хүүхдүүдийг аврахаар орж ирсэн юм бэ лээ. Гэхдээ угаасаа биш болохоор бид нар бол зүгээр л энгийн гэр бүлгээд үннээ хэлэх бөгөөд тэрэнд нь ч нөгөө хэд нь итгээд нэг нь багаад айлчдаг. Тэгсэн энэ хоёр киноны ихэнд гарсан осууд байх бөгөөд охиныг нь Аяа өөр хүмүүсээр улгаалуулад түгээр нь далимдуулаад энэ хоёрыг өөрийнхөө хүмүүс болгочихсон юм байна лээ. Тэнгүүтээ энэ хоёрт Куртис бол хүүхдийг чинь барьцаалсан хүн гэж итгүүлээд алуулах гэж байсан бөгөөд яг ингээд байж байтал гинт тусгаагийнхан дайрч орж ирснээр манай хэд азар аврагддаг. За юун гинт тусгаа олоод явчих уу гэсэн чинь дунд хүн ингэж пранк хийж удаа тусгаагийнхныг дууддаг нэг тийм арга сурчсан л байсан юм байна лээ. Тэгээ яг хөө гэрлүүн хүмүүс гинт дайрангуут нь шууд тусгаагийнхныг дуудаж чадсны ачаар ямар тааж манай хэд даврагдаж чадсан байдаг. За ингээд эцэст нь Аяаг чунтраагаад бүгдээрээ хэлсэн минь дүлдээ дуслаа гэж бодтол энэ Аяа яг үнэндээ зүгээр л нэг төхөөрөмж унтраагаад лалга болчихдаг зүйл байхаа лэдийнэ болсон байдаг. Интернет байгаа л бол тэнд Аяа байж чадхаар болсон бөгөөд эцэст манай эдийг надтай тэмцэлтэд байлгүй зүгээр л үгэнд ороод надаар халамжлуулах юм бол хүссэн бүхнийг чинь өгье гэж санал тавьдаг. Саналч гэжтэй ер нь бол угаасаа эсэргүүцээд нэмэргүй учраас манай хэд аргагүй эрхэнд хүлээн зөвшөөрөө Аяатай хамт амьдрахаар явж яваар кино манд дуусдаг. За нэг ийм кино энэ манайхаа тэгээд бичлэг таалагдсан бол дардаг юмнуудаа дараараа дараах хавьчлэгээр олцлаа. Тэр баяртай.